Хамаг амьдралын цагийн их хугацааг ажил дээр өнгөрүүлдэг тийм ээ. Тийм учраас энэ нь болохоор гэр бүлийн харилцааны одоо тэр суур одоо хандлагыг ажилласаа авах боломжтой. Тэгээ нөгөө нэг ажлын байрны стрессээ гэртээ гаргалаа гэдэг ч юм уу тийм ажлын байран дээрээ сүрэг хандлагатай бол гэртээч бас сүрэг хандлагатай бусад хүмүүстээс сүрэг хандлагатай байх магадлалтай гэсэн үг. Ямар одоо харилцаа жоохон онцгой санагддаг ажлын байран дээр. Юунаас өөрийн дураараа ажилладаг тийм хүмүүс байдаг шүү дээ. Би ингэдэг тэгдэг гэдэг ийм тайлбараа төрүүлж тавих гэдэг. Би төвтэй байгаа хүн байна. Ерөнхийдөө ингээд нэг тийм өөрөөтэй ашигтай байх чи би л ингээд хамаг юм болох чи гэсэн ийм хандлагыг бий болохын тулд өөрөө маш их шаналдаг. Одоо ингээд ашиглачи, одоо ингээ хулгаалчи, одоо хонжоо авчи гэдэг юм бодолтой тий. Тэрийг буруу гэдгийг өөрөө мэдж байгаа. Тэгснээ ингээ шаналал баригдчихгүй. Одоо би эвгүй сэтгэл төрж байгаа хата хүмүүс надад дургу ахта, тэгж байгаа хата ингэж байгаа хата гэл ингээ нөгөө нэг ийм сүрэг эрчим дотор өөрөө ингээ галзуурч яадаг. Ерөнхийдөө хэцүү байдалд орж идэг гэдгээ анзаардаггүй. Хүмүүсийг өөрчлөхөд тухайн энгийн хүн магадгүй өөрөө стресстэй бухимдаад тэр гаргаж байгаа үйлдэлт нь ингээд зэвүүцээд идэг штеп. Яг хөө монголчууд бол яг төрлөхөөсөө хүн төрлөخت маань төрлөхөөсөө хүнд туслахыг хүсдэг юм байна л да. Тэгээ тэр хүн буруу байгааг анзаарчаад туслах санаатай л ингээд тухайн хүнийг өөрчлөх гээд байгаа юм л да. Ясам дээр тэр өөрчлөх гээд стресс жахтаа өөрийгөө зовоож байгаагаа анзаардаггүй. Тэгэхээр өөрийгөө тайван байлгаж байгаа. Тэгээд дараа нь тэр тайван уур амьсгал чинь тухайн хүнд нөлөөлөөд хөө тайван байх чи ямар гоё юм бэ? Харахад л үргэлж инээж ах юм. Харахад үргэлж гоё ах юм, гэгээлэг байх юм. Ямар гоё юм бэ гэдээ анзаараад нэг баг багаар ингээд өөрчлөгдөд эхэлнэ. Одоо жишээл би чамтай уулз хоолгондоо чиний сул талыг хилээд тахаар за сараатай уулзаад байх юм. Дандаа л хүн шүүмжилж яадаг гэдэг нэг эвгүй байдал тий. Тэр чинь туслах байгаа чин сэтгэл биш болчихж байгаа байхгүй. Эсрэгээд таны харилцаа муу байдалд орж байгаа гэсэн. Тэгэхээр шүүмжил гэдэг зүйлийг одоо ингээ харилцаан дээр хэлэхдээ ялангуяа хурлын үеэр олон нийтийн газар шүүмжил гэдэг. Тэр нь бол харилцааг одоо хаглах том одоо түлхүүр болж өгдөг. Шүүмжлийг хэлэхдээ ганцаархнаа, хүндэтгэлтэй, найзаа мэдээ удаан ашиглалаа энэ мэн жоох эвгүй байна. Тийм учраас энэ дээр анхаараач гээд гоё хүндэтгэлтэй хэлэх юм бол тухайн хүлээж авдаг байхгүй. Тэгээ хүмүүс тэгдэг байхгүй намайг ээж мэж манай танилуд чамаа хэлэхээр засмаар санагдаад ах юм гэдэг байхгүй. Тэгээ би болохоор нэг юм хөвтэйх ингээ хэлцдэг байхгүй одоо нэг жоохон дутагдлын ч юм уу ингээ. Тэгчээр хүмүүс аюу гой хүлээж авдаг. Тэгэхээр ойлгохгүй дээ энэ угаасаа тийм хүн гэсэн хандлагатай хэлсэн үг яг л тэгж очно гэсэн. Харин ойлгоо штэ. Би ойлгохоор ярьж чадна гэдэг гой бэлтгэлээ сайн хийж агаад, сайн төсөөлж агаад ярилцах юм бол тухайн хүн өөрчлөгдөх бүрэн боломжтой.